Moms Room podcast ээжүүдийн сэтгэлээний өрөөнд тавтай морил. За сайн байцгаана уу? Ингээд өнөөдрийн подкастны маань шинэ дугаар орох гэж байна. Тэгээ 2-7 хоног завсралсан. Тэгээд 2-7 хоног хүүхдүүд ханиад хүрээд за тэг ажил ихтэйсэн болохоор ингээд ангууд маань хоршлогдоод, дугаарууд маань хоршлогдоод тэг өнөөдөр ингээд шинэ дугаар маань орох гэж байна. За тэг өнөөдрийн манай зочин болохоор манай сэтгэл зүйн төв дээр манай сэтгэл зүйчдийг бэлтгэдэг дадлгаж хөтөлбөрт хамрагдаад төгссөн лавж аргал гэд бүсгүй маань оролцох гэж байна. За лавга маань өөрийгөө бидэнд тавчхан танилцуулж өгөө. За сайн байцгаана уу. За өнөөдрийн мэндийг хүргэе. Намайг лавж аргал гэдэг. За сэтгэл зүйчээр одоо би төгссөн. Миний 2 дахь мэргэжил. За эхний мэргэжил маань бол ангаах чиглэлээр явсан их өргөч мэргэжилтэй аймаг эмэгтэй наа. За лавга болохоор хэдэн хүүхэдтэй лээ? Би 2 хүүхэдтэй. 2 хүүхэдтэй тий. За тэгэхээр подкаст маань ерөнхийдөө нөгөө ээжүүдийн сэтгэлээ нээх өрөө гэж одоо хэлээд байгаа байхгүй ээж Moms Room гэдэг. Тэгэхээр ингээ ээж хүмүүсийн дотроо бодож явдаг зүйлүүд те тэдний ингээ сэтгэл хөдлөл санаа зовдөг зүйлүүд ч юм уу те тэр талаар ерөнхийдөө ингээ ярилцаад явдаг байгаа. За тэгэхээр лавгагийн хувьд ер нь ээж болсон түүхээс нь эхлэе тий. Тэгэхээр анх хэдэн настай ээж болсон бэ? 2 охин дээрээ жирэмслэлт болон төрөлтүүд ямар байсан бэ тий? Сэтгэл зүйн байдал төрсний дараа бас ямар байсан бэ гэд хаалцаач. Анх 23 настайдаа ээж болж ирсэн. Тий. За анхны төрөлт, 2 дахь төрөлт бол бас амар ялгаатай юм билээ. Тий. Асар том ялгаатай. Нэг 2 нас гарангийн зүрхтэй манай хүмүүс. Нэг анхных дээр бол ингээ аюух догтлолтой л идэв юм билээ. Тий. Догтлол тий. Гизэн томронгууд догтлол, нэгийнхээ таруулангууд догтлол. Ерөөсөө тэгэл төрөндөө гэж төсөөлөнгүүд догтлол тий. Ерөөсөө сэтгэл хөдлөлд тавцаар байгаа л амьд төрчтэй юм шиг санагдсан. Тэгээ тэр нь яг би илүү их ингээ сэтгэл зүгээ бэлтгэхтэй холбоотой ч юм уу те энэ талаар илүү их уншиж судлаагүй эсвэл яг ийм процесс болдог шүү гэдгийг мдэгүйтэй л холбоотой байх л та. Тэгээ 2 дахь дээр болохоор арай өөр. Тий би ингээд биемээ бэлтгэх хэрэгтэй юм байна. Сэтгэл зүгээ бэлтгэх хэрэгтэй юм байна. Бэлтгэх юм нь хүртэл ийм байх хэрэгтэй юм байна. Ингүүл зүгээр юм байна гэдэг юмнуудыг айгүйх ойлгож судлах шаардлага гараад тий гэх мэтчлэн ингээ бас нөө анхны төрөл төр туршлага суудсан байгаа шүү дээ тий гэх мэтчлэн ингээ айгүйх хасар ялгаатай бол байсан тий ээж болсон сэтгэл ямар байсан бэ яг анхны хүүхдээ төрүүлээд ингээл хараал ингээл анх уулздаг шүү дээ тэгэхэд ингээ ямар мэдрэмж төрж ирсэн бэ би нөгөө тэгж сонсчихсан байхгүй ингээл би төрөөл те ээжигээ ямар зовсныг ямар хэцүү байсныг ойлгосон ингээл айгүйх тэгдэг. Тэгээд үйлж мэлс ингээл тэгдэж штэ. Тэгээд би болсон чи ингээд бүр мэлийгээд юурээс уйлаагүй. Хоёулын дээр нь тэгж уйлж байгаагүй. Тэгээд би уйлаагүй байхад маань хөрмийн яжууд бүр ингээд ихэр татаад уйлагдсан мөн. Тэгээд нөгөө эмчтэй загнуулаад чи юундаа уйлаад байгаа ихнэр чи уйлааг багт тэгээд. Тэгээд яг нөгөө гой давуу тал нь гэх юм бол би нөгөө хяналтаас ажиллаж исэн болохоор 2 төрөлтөн дээр бол бүр эмнэлэгт очсон цагаасаа л эрхэлж төрдөг. Тийм гоё VIP өрөөнд нь хөвтөж байгаа л тий. Давхараар дээш ахин штэ тэр чинь төрхийн өмнөх гэл ингээл. Тэгээ ер нь бол амар гоё VIP үйлчлэгийг авч агаад эргэн тойронд ингээл бүх хүмүүс анхаарал тавиал тий. Тэр утгаараа ингээл манай нөхөр энэ төр нээлттэй тэгэж ер нь бол төрсөн. Тийм. Гэтэ одоо бол төлбөр мөнгө төлөөд тий яг тийм гоё үйлчлэгээс байдаг болсон шүү дээ. Хувь эмнэлгүүдээр тий. Улсынх ихэнхээс ч гэсэн тийм байдаг болсон. Төлбөрөө төлөөд үү? Тий. Миний сүүлийн дөрөлт гэхэр чинь 22 оноос хойш яг тэр онд нэгдсэн. Нөхөр нь орж болдог. Гэтэ төлбөрөө төлөөд ордог. Төрөлтөнд нь хамт байна. Төрснийхэн дараа бас байж байгаа. Бүр төрөлт эхлэхэд нь хамт байгаа байхгүй. Тий нөгөө өвдөх явцад нь хамт байна гэсэн. Тий миний нөгөө анхны төрөлт миний төрөлт хоёрд чинь бол аавд маад орох чанга байсан шүү дээ. Ингээл таньдаг хүмүүс те эсвэл ингээл гойж гувшаал хэцүү байсан бол одоо тэр тал нь ингээ амар нээлттэй болсон. Тий. За тэгэхээр 2 хүүхэд нь хэдэн насны зөрүүтэй лээ? 2 нас 8 сарын зөрүүтэй. 2 нас 8 сар. За тэгэхээр ер нь бол бас нэг ойрхон зай шүү дээ. Тэгээ ойрхон төрж байхад за эхний хүүхдээ төрсний дараа сэтгэл зүйн байдал нь ямар байсан бэ? За тэгээ 2 дахь хүүхэд төрөх үед 2 хүүхэдтэй болсны дараа тий
төрсний дараах одоо ингээ баг зэрэг хямралууд явагддаг шүү дээ. Тэрийг лавга өөр дөрөө мэдэрчээсэн үү? Яг айхтар би хямрал тэ готролыг бол мэдрээгүй. Тийм тэр нь бол нөгөө яг хүүхдээ хайрлаад яг нөгөө за энэ хүүхдийн өмнө би ингээд хариуцлагатай ээж нь байх хэрэгтэй те гэх мэтчлэн иймэрхүү бодлуудтайсэн болохоор юм уу миний тэр яг готрол хямрал бол аюу хүчтэй бол илрээгүй. Тий харахаар л угаасаа хайр урайл те тэгэл нэг актер бүр ингээ мэдгэдэггүйц хямралд ороод готролд ороод уйлаал тэгсэн үе бол надад харьцангуй гайгүй. Тийм тэр нь яг би одоо ингээ бодох нэ одоо нөгөө хоёр хүүхдтэйгээ тэр хайрлах мэдрэмж те тэр нь чин сэтгэлээсээ дээрэс нь өөрийгөө давхар одоо хайрлаж исэн юм уу даа л гэж боддоо шүү дээ. За өөрийгөө хайрлах юу хийсэн бэ? Өөрийгөө хайрлахын тулд би нөгөө юу байсан? Одоо өөрийнхөө хөгжилд анхаарсан гэх юм уу? Тий. За би ингээд одоо өөрийнхөө хөгжлийг ингээд дэмжих хэрэгтэй те. За тэгвэл би яг аль талаараа илүү дэмжих юм. Юунд би дуртай ингээд энэ ер нь ингээд гэртээ байх хугацаа бол ингээд өөрийгөө олоход бүр амар их тусалсан. Түүнээс би ингээд хоёр хүүхд ингээд ойрхон гаргачлаа те. Гэртээ би удаан суугаад байна. Илүү их би ганцаараа хараад байна гэсэн тийм бодол бол байгаагүй. Харин ч ингээд гоё өөрийгөө сонсоод өөртөө нүүр тулаад ингээд дуртай дургуугаа мэдэх ч юм уу те яг ингээд өөрийгөө хайж эхлэх хаялалд бол айгүй гүнзгий орч чадсан ийм жилүүд байсан байхгүй юу. Тийм ингээд тиймдээж би одоо сэтгэл зүйн мэргэжлийг ингээд сонгох болсон. Тийм хамгийн том шийдвэр юм нэг байхгүй юу. Тийм тэгэхээр өөрийнхөө хөгжилд айгүй сайн анхаарсан. Тийм би энэ тул яг юу их хэвээр юм те. Тэгэл өглөө нөхрөөгөө ажилласаа явахаас өмнө би гараад англи хэлний сургалт яваал те эсвэл хуваараа ингэж хийж мэгээл гэхдээ одоогийн төвшин амарлаг биш л те гэхдээ хэрэндээ тийм гих мэтчлэн өөр одоо ингээл ном уншиж байт юм уу те тэгээ ер нь бол ингээд тэр хөгжилдөө айгүйх анхаарсан энэ нь би хүүхдээ орхигдуулаад байгаа юм биш хүүхдээ адилхан ингээ хайрлаад би цаг завыг гаргаж байгаа шүү дээ угаасаа хоол гэр орны ажил нэрвээ ажлууд байгаа те энэний хажуугаар өөрийгөө орхиогүй гэдэг зүйл нь бол яг энэ шалтгаанууд л тий ямар мундаг юм бэ тий. Тэгэхээр энэ цаг хугацаач угаас яг нэг чиний хэлж байгаагаар өөртөө байх, өөрийгөө сонсох боломж цаг хугацаа гэж харах юм бол тий бид нээс олон зүйл амжуулж хийж болох юм байна шүү дээ. За тэгвэл лавгагийн анхны мэргэжил болохоор их баригч гэдэг хэлжсэн тий. Тэгэхээр анх яагаад энэ мэргэжлийг сонгосон бэ? За тэгээд их баригч хүний хувьд одоо ажиллаж байгаа хувцдаа тий чамд ингээд тохиолдож исэн сонирхолтой түүхүүдээс хуваалцаач. За анх бол мэргэжлээ бол аав ээжийн тусламжтайгаар сонгож ирсэн юм бол тэгээд мэргэжил бол ер нь гоё. Тэгээ оюутан бахаас ингээл таалагдаж эхлээл. Тэгэл би шууд төгсөнгүүтээ эхнэл гас нэг уртын дадлага хийсэн байсан. Тэгээ ингээ ажиллаач гэд ер нь бол амар хурдан төгсөөл ажилд орсон. За тэгээд энэ хугацаанд бол би одоо тэр үед бол нөгөө ганц бие те ингээд хүүхэдгүү ажиллаж байгаа ингээд жоох хүүхэд байхгүй юу. Тэгээд одоо тэр ингээд үйлдэлүүдийг би бодоод үзэхээр айгүйх сэтгэл зүйн юмнууд ажиглагдсан. Тийм би нөгөө төрсний дараах тасагт ажиллаж байсан. За тэнд ихтэй төр хөрөөнд ч гэсэн байсан л да. Тэгээд тэндээс юу ажиглагдсан гэхээр ерөөсөө яг ингээд сэтгэл зүй дээр юмнууд явагддаг тий. За ялангуяа нөгөө улсын эмнэлэг орны хүрэлцээ айгүй муутай. Тэгэл хөрх ингээл хүн ихтэй бол ээжүүд коридороор л байж идэг ингээл төр хөрөөнөөс бууж ирсэн ингээд тэрхэн тэр хүүхдэд ерөөс оцсон байгаа ээжүүдийг коридорын орнууд дээр авдаг тий. Тэгээд би тэндээс ингээд тэр хүмүүсийг аль болох би коридорт ингээд удаамаар гойдгсэн байхгүй юу. Тийм болохоор ингээл амар хурдан ингээд сэлгэлт гүйлгээ хийгээл тий. Хүмүүсээ наашин цааш нь болгоод би энэ ажлыг бүр амар сэтгэлээсээ хийдэг байсан. Тэгээ эндээс юу би ингээд мэдэрсэн гэхлээр коридорт байгаа ингээд дөнгөж төрсөн ямар ахав те хэцүү шттэ. Тэгэл тэрийг би ингээ анзаараад амар хэцүү байх таа гээл айгүйх тэгж ажилтдаг байсан. За дээрэс нүү хүн болгоны сэтгэл зүйн ингээд онцлогуд өөр шттэ те. Орчин байдал нөлөөлж ин дээ нөхцөл байдал арга иргэл аюу олон зүйлүүд байгаа. Тэднэрийг ингээд харахад бол ер нь бол амар олон зүйл байдаг. Тэгээ би яг одоо алийг тодтогч ярих бол сайн мэдэхгүй байна. Ер нь бол сэтгэл зүйн асуудлууд айгүйх харагдсан тий. Тэнд төрсний дараа хямралд орсон хүн ямар байдгийг. Тэр байтугай бүр нөгөө заах
энгийн хэллэгээр бол нөгөө сав хөрөх гэж бид нар ярьдаг шүү дээ. Савч шүү гэн умайл та. Тий тэр яриагаар тэгээ иймэрхүү асуудалтай хүмүүс хүртэл цөөхөн биш. Ер нь бол байсан. Тий зарим нь ингээ бүр үг хэл ам дуурахгүй. Тэгэл амар хөөрхөх ах ингээл хүүхдээ ингээ хайрлж мэдхгүй нөгөө сэтгэл зүйн юм цочролд орцсон. Тэгээ энэ нь юутай холбоотой гэхээр явж ингээ нөгөө сэтгэл зүйн бэлтгэлтэй сэтгэл зүйн асуудал руу яваад орчиж байгаа байхгүй юу. Тэгээд яг тэр үедээ би ингээл хэцүү байгаа юм байна. Ийм байгаа юм байна. Энэ хүн ер нь иймэрхүү юм байна гэж бодож байгаа ч гэсэн одоо ингээд харахад бол яг л ингээ мэрэгжлийн түвшинд хараад байгаа юм уу? Тийм. Яг сэтгэл зүйн асуудлууд бол амар олон өнцгөөс олон зүйлийг бол харсан. Төрөх процесс бол ер нь бол 3 үе шаттай явагддаг. Тэгэхээр ээжүүд бол ингээ хамгийн наад захын болон ингээ яг бүр бодит болдог те. Тэгэхээр яг 3 үе шат гэж яг юу хэлдэг? Анхан дөрөвч бол ойролцоогоор 8-аас 10 цаг бол заавал одоо нэг өвдөлттэй явж төрөлт явагддаг те. Гэх мэтчлэн зүйлийг ингээд ойлгох те, ухамсарлах хэрэгтэй. Тэгэхгүйгээр орчдөг. Нөгөө 8-аас 10 цаг нь угаасаа өвдөж байгаа нөхцөлд бол амар урт хугацаа шүү дээ. Гэтэл тэрнийхээ өвдөлтийг даахгүй ёо, цаг нь болоогүй ингээд нөгөө ээж нар аягүй хтэйдэг байхгүй юу. Би кесарт орчё. Би кесарт ормоор байна гэд яг энэ шийдвэрийг тэр өвдөлтөө даахгүй байх хугацаанд хэлчихдэг шууд. Тэгээд за чи кесарт орох юм уу? Аваад орчих гэж бол хэзээ ч хэн шийдвэр гаргахгүй шүү дээ эмчнэр. Тэгэхээр тэр хүн одоо цаашдаа би яана ямар удаа юм бэ гэл нөгөө та нарт сонсч байсан бах төр хөрөөгөр нэг ойрлсон тэгсэн нэг намааг төрж яах нэг ингэсэн гэл амар кейсүүд байдаг шүү дээ. Тиймэрхүү кейсэр нь бол яг юм байдаг. Өвдөлтийн ямар ч сэтгэл зүгээ бэлдээгүй те би өвдөх юм байна. Умаа үзэн маань 10 см нэгдчихэж би төр хөрн орон дээр гарч иж төрөх юм байна. Гэх мэтчлээ ингээ амар тохиолддог хэрнээсээ яг бүр энгийн ч гэх юм уу энэ зүйлийг бол аюу сайн ухамсарлах хэрэгтэй юм шиг санагддаг надад. Тэгэл за магадгүй чи маш их өвдлөө бараг л одоо болцсон доо гэд ингээл үзлэг хэлэгдэг штэ тэгээ тэгсэн чинь 7 см гээл тэгэн штэ. За тэгэхэд болоог байгаа юм байна да гэдэг сэтгэл зүй дахиад үргэлжлэх ёстой. Гэх мэтчлэн зүйлүүд бол зөндөө гардаг. Гинтийн одоо нөгөө кесар хаалганы шийдвэр штэ тий. За тэр шийдвэр бол таны дөрөвний хэлсэнчлэн сэтгэл зүйд бол яг нөлөөлдөг. Яагаад гэвэл өөрөөр төрнө гэдээ ирсэн байгаа учраас гинт кесарт орох болсон чинь тий тэр хүн ямар ах айн сандар нь ерөнхийдөө сэтгэл хөдлөлтөд автах гал тий. Тэгээ дараа нь ингээд кесарын өвдөлт энгийн одоо өөрөөр төрөх өвдөлтөөс илүү их өвдөлтийг мэдэрдэг тий. Тэгэл ер нь бол ингээ айгүйх олон юмнууд давхцдаг гинтийн дэр кесар хаалгаа бол. Тийм учраас илүү их хараа уналтанд орох ч юм уу тий. Ядчил явдал нь хөрхи ингээл хазагнаал бүтээгүүл ингээл ойдлоос олвол тий. Гэх мэтчлэн юм эрсдэлтэй зүйлүүд байдаг. Тий. За түрүү ярьсан нөгөө төрөлтийн 3 үе шат байгаа гэдгсэн шүү дээ. Тэгэхээр за тэр 3 үе шатыг богинохон хойлоо бас тайлбарлаад өгье те ямар үе шат болдгоо. Тэгээ тэр үедээ сэтгэл зүйн хувьд юуг анхааруул зүгээр вэ гэдгийг давхар бас яриад явчих те. Яг гоо сэтгэл зүйн хувьд юуг анхаарах вэ гэхээр би ингээл ерөнхийд нь л ярмаар байна. За түрүүн сая дурдсанчлан те умаа үзөө 0-оос эхэлж штэ те 0-оос 10 см нэгтгэхэд би төрх орон дээр гараад дүлээл гарах хэрэгтэй юм байна гэдэг ойлголтыг авах хэрэгтэй. За дараа нь бол ингээ 3 үе шаттай явагддаг юм байна тий. За ерөнхийдөө ийм процессыг тоолох юм байна. Би анхан дурагч бол нэг 8-аас 10 цаг өвдөж төрөх хэрэгтэй юм байна. 12 цагч байж болно хүний онцлогоос. За хоёр дахь төрөгч бол тий 8-аас одоо биш 6-аас 8 цагч байд юм уу. Тийм гэх мэтчлэн ингээ онцлогуудаа бас мэдэж орох хэрэгтэй. Тэгжээж нөгөө тархиндаа ингээд энэ үгийг хэлжтэй энэ ойлголтыг авч суулгаснаар сэтгэл зүйч нь ингээд өөрчлөхөд амархан байна гэсэн үг байхгүй. Хэцүү байх юм бол өөрчлөн гэсэн. Тийм за нэгдүгээр үе шатны гэх юм бол умаа үзөө ерөөсөө бэлтгэгдэх үе нэгдэх үе шатыг хэлээд байгаа. Нөгөө 0-аас 10 см хүртэл нэгдэх үе. Хоёрдугаар үе нь бол яг төрөх үе. Орон дээр гарлаа хүүхэд гарах үе гэсэн үг байхгүй. Дүлж эхэлж байгаа. Тийм дүлээд хүүхэд уйлаад хөвлөө дээр тавигдах үе хэлээд байгаа. За гуравдугаар үе нь бол ихэс гардах буюу тийм ихсийг гардаж авах үе хэлдэг. Тийм төрчөөд бас болдгоо ихэс гардаж авахаас бол эйгүү штэ хэцүү штэ тийм тэгжээж энэ 3 үе шат маань үргэлжилж дуусч одоо бүтэн амьсгаагаа авч болно гэсэн үг тийм төрөлт гэдэг. Төрөлтийг бол 3-аас туваагаад байгаа. Тэгэхээр хамгийн их удаа үргэлжилж байгаа нь
Умаа үзүү нэгдэж байгаа. Нэгдүгээр үе шат. Уншилтын үе шат тий. Тэр чинь 8-аас 10 хэдэн цаг болчихж байгаа. Нэгдүгээр үе шат гэсэн үг. За тэгвэл төрөлттэй холбоотой яг ингээ их барах өрөөнд олж исэн ямар нэгэн санаж байгаа ч юм уу тий тод үлдсэн тийм түүх байна. Ажиллаж авах үед чинь тохиолдож. Яг ажиллаж авах үед тэгэхээр би нөгөө төрсний дараах тасагт ихэнх хугацаагаа өнгөрүүлсэн. Аха. Тэгэхээр би нөгөө оюутан байх үеийнхаа түүхийг ярьчихдээ юм уу? Тэг. Тий. Аюу олон газрууд дадлага хийжсэн. Тэгээ би Булган аймагт дадлага хийжсэн чинь 4 дахь төрөлт нэг ихч байдаг аахгүй юу? Тэгээ орон дээр гарцсан. Тэгээд би бас нэлээд удаан дадлага хийжсэн маа ингээл манай эмчрэмчтэй намайг таньдаг болсон. Тэгээд цаана нэг хүн өвдөөд Булган чинь нөгөө нэг одоо ихэнхээс бол төр хөрөнд ингээд 2 ор зэрэгцээ байх ч юм уу те иймэрхүү тохиолдол байдаг аахгүй юу? Булганд бол ингээд нэг том өрөө байдаг. Дахиад гараад нэг том өрөө байдаг аахгүй юу? Тэгээд тэнд нэг хүн өвдөөд за чи байж байгаарай чи сайн харж байгаарай гэд манай эмч явчихгүй юу. Тэгээ би нөгөө ингээ бүр бараг л хичээг ингээ ширтэл урдан зогсож илаа. Тэгсэн чинь амар орилж мөрлөө 4 дахь төрөлт ихчэн дөө гэл ингээ тэгсэн чинь хүүхдийн толгойн цохоод гараад ирсэн. Тэгээд би бүр нөгөө эмчээ гэж орилж чадаагүй бас нөгөө хүмүүний айлгачих юм болоо гэж би нөгөө яг төрж байгаа амар эмзэг байдаг гэж сонсцсон. Тэгээ би орилж чадаагүй гараа тосоол тэгээл авчихсан. Тэгсэн чинь өөрөөсөө гулсаад гараад ирсэн. Ямар ч техник энтер хийх шаардлагагүйгээр тэгээ нөгөө 4 дахь төрөлтөөсөн болохоор магадгүй тэгсэн баг. Түүнээс бол нөгөө баг зэргийн юм техник бол явагддаг. Нөгөө толгой үзүүг нь эргүүлэхтэй. Тий. Дөлүүлэн тэгээ за боллоо гэд нөгөө мөрийг нь эргүүлээд гаргаж ирдэг байхгүй юу. Тий. Тэгээ надаас бол азар амар ашгүй минь ингээл техник шаардахгүйгээр толгойн цуугаал гусаад гараад ирсэн. Тэр тэгээ анхны нөө их барилт чинь их барьж авсан тохиолдол тий. Санамсаргүйгээр тэгээд их барьж авсан. Тэгээд гидсэн дээр нь тавиал бичсэн ч манай эмчээ Google ороод ирсэн. Тэгэл би чин тэр паниктэрнээс бас үйлдэлээ хийгээл тэгэл бас амар тийм гоё тогтолсон, тийм гоё мэдрэмжийг авсан. Тэр нь вау би авч чадчихлаа штэ ч гэдэг юм уу тийм мэдрэмжийг хамгийн анх авчихсан. Тэр л мартагддаг юм даа. Би одоо болохоор лавга сэтгэл зүйчээрээ бас ажиллаж байгаа шүү дээ. Одоо ямар ажил хийж байгаа, ажлын хандлаар бас баг зэрэг яриач. Би нөгөө уртын дадлага нэг одоо нөхөн сэргийх төв гэж яриад байгаа. Тийм донтолтын төв багхгүй юу. Тэгээ тэнд хийсэн уртын дадлага хийж агаад за тэндээсээ ингээд үлдээж ажиллаач гэсэн юм саналаар тэгээд ер нь бол үргэлжлүүлээд ажиллаж байгаа. Тийм донтолттой одоо түлхүү ингээд мансруулах процент донтолт. Хар тамхины донтолт гэсэн үг тийм. Тэр чиглэлээр нэг 7 хоногийн 3-аас 4 өдөр ч юм уу 2 өдөр ч юм уу ингээд боломж байгаа. Боломжоор л ажиллаж байгаа. Тийм. За тэгэхээр тэнд хэдийн хугацаанд одоо ажиллаж гин те тэгээд тэнд ажиллаж байгаа хугацаанд сурж байгаа зүйлүүд нь анзаарсан зүйлүүд нь те одоо магадгүй анхааруулах ч юм уу те зүйлүүд нь юу байсан бэ? Одоо ажиллаад нэг 6 сар гарсан болж байгаа юм уу? 7 сар болох гэж байна. Тийм. Тэгээ 7 хоногийн би нэг 2-оос 3 өдөр гэж ажиллаж байгаа. Бас нэг ажил байгаа юм шиг таа. Энэ real therapy та дадлаж хөтөлбөрөөр төгсчөөд тий ер нь бол ажлын хөдөлтөд баг ажиллаад явж байгаа дөө. Тий донтолтын төвд болохоор хамгийн анх би бол зүгээр л ингээл сонирхоод ч гэх юм уу тий айгу сонирхол татаад орсон байхгүй. Тэгээд ажиллаад үзсэн чинь бас л нөгөө яг бодит байдал практик дээр гараад ирсэн чинь ер нь бол тест өөр байсан. Тэгээ хар тамхи гэд ярихлаар тэр дундаа ингээ ороод ирсэн чинь айгу эрсдэлтэй байсан. Манай Монголын нийгэмд бол амар эрсдэлтэй байгаа юм байна. Одоо манай хаалгыг бол ингээд өнгөрөөд явах биш те харин ч ингээд тогшоод санал болгох хэмжээний байгаа юм гэдгийг би тэндээс амар сайн ойлгосон байхгүй юу. Тэгээд одоо эндээс ойлгосноос би ингэж бодсон байхгүй юу. Одоо миний 2 хүүхдэд ч гэсэн санал ярих боломжтой юм байна. Тэгэхээр би тэрийг одоо яг яаж бэлтэх үү? Яаж урдчлан сэргийлэх үү? Яаж ойлголтыг өгөх үү гэдэг юмыг эл хүн чинь шууд хүүхд дээр л бодож байгаа юм чинь. Тийм. Тэгэхээр бол ер нь бол ажиллаж байгаа практикаас харахад бол амар Монголд бол үнэхээр их эрсдэлтэй байгаа. Тийм. Тэгэхээр эцэг эхчүүд л одоо хамгийн их одоо
зовлонг нь баг амсдаг гэх юм уу те. За хэрглэж байгаа хүмүүс мэдээж хэцүү байгаа. Гэхдээ түүний ард байгаа арга гэртэй эцэг ах дүүнэр нь тэр хүний төлөө маш их санаа зовдөг шүү дээ. Тэгэхээр эцэг эхчүүдэд хандаж хэлэх юм бол одоо хар тамхи мансруулах бодсноос яаж хүүхдээ хамгаалах вэ? Чи одоо өөрөө бас тэрний санаа зовсон гэж байна шүү дээ. Тэгэхээр ажиллаж байгаа хавцтай за ер нь ийм л юм хийх хэрэгтэй байна гэд харсан зүйлүүд байсан. Би яг энэ чиглэлийг ингээд ажиллаж байгаад анзаараад дипломын ажлаа үргэлжлүүлээд яг энэ донтогч хар тамхины бодисны донтогч хүмүүсийн сэтгэл хөдлөлийг судалсан байхгүй юу. Тэгээ энэ нь юу хэлж байгаа вэ гэхээр донтогч хүмүүст сэтгэл хөдлөл яалтчгүй бүр уялдаа холбоотой. Тийм. Тэгээ ер нь эдгээр хүмүүс ингээд сэтгэл хөдлөлөө хянаж чадж гин үү, таньж чадж гин үү, цаашлаа зохицуулж чадж гин үү, тий. За тэгээ бусдыг ойлгож чадж гин үү гэдэг байдалтай ингээд зайлшгүй холбогдож байгаа. Тэгээ сэтгэл хөдлөл угаасаа удирдах чадахгүй тэр нь донтож байгаа байхгүй. Тэгээд за сэтгэл хөдлөл тэгвэл хэн нөлөөлөд байгаа? Нөлөөлж байгаа хүмүүс байгаа шүү дээ. Тэгэхээр энэ дээр эцэг эхчүүдийг бол яг ерөнхийдөө хэлэхэд бол хүүхдийн сэтгэл хөдлөл дээр аюулсаа анхаараарай гэдэг зүйлийг хэлмээр энэ. Тэгээд энэ талаар бол угаасаа аюул их мэдээллүүд байгаа тий. Бидний амьдралд хүртэл байгаа. Чи бол бай гэхээсээ илүү яагаад тэгвэл болох хэвээр. Яагаад болохгүй юм гэдгийг нь тайлбарлаж хэлэхтэй ярилцах гэх мэтчлэн ингээд амар олон одоо энгийн амьдралд хүртэл тохиолдож байгаа зүйлүүд байгаа шүү дээ. Тэгэхээр хүүхдийг харилцаагаараа цаашаа түлхэж болохгүй. Заавал тайлбартай ойлгож ингэж харьцсан хүүхэд бол ер нь бол шал өөрөөдөг. Тэгэхээр нөгөө манай донтолтын төвд байгаа донтогч хүүхдүүд хөвчлэн яг өсвөр наснаасаа эхэлсэн байдаг байхгүй юу. Тэгэл тэр үе дээрээ нөгөө эцэг их нь ойлгохдгүй, хайрладгүй, ярилцдаггүй, дандаа өгөөсөгдөг тий чи эр хүн байж гэж хэлдэг. Чи ямар шалчгарын, хулчгарын уйлаад гэж ярьдаг тий. Эсвэл аюух буруутгадаг, шүүмжилдэг, дандаа юм хаалттай харилцааг бий болгож идэг. Тэгэхээр хүүхэд яаж нэхлээр буцаад эцэгтэй итгэхгүй байхгүй. Тий. Хүн одоо нөгөө дотны хүндэл ярилцаж хамаг юм ярина нэстэ. Гэтэл эргээд харахад нь тоохгүй болохоор хүүхдийн энэ сэтгэл зүйн хувьд юм хаалттай байдал үүсгээд тэгээд хаалттай байдлыг үүсгэр нөгөө сэтгэл хөдлөл мэдрэмжээ агиух дараад эхэлдэг. Тэгээд дараад дарсан юм удаан мэдрэмж чинь яах вэ гэхээр хүнд ингээд нөгөө савлгаатай юм хэцүү байдлыг үүсгэж байгаа байхгүй. Тэгээд тэр байдал нь хэцүү санагдаад ирэхээр яах юм аа тайвширмаар санагдаад тэрийг даван тул гаргана хар тамхи болчихж байгаа. Тийм. Тэгэл хар тамхинд нэг хүрсэн л бол тий дахиад чамайг эзэн тэнэл гэсэн үг шүү дээ. Тийм. Тийм байна. Тэгээд би бас яг саяхан нөгөө YouTube дээр гарсан олон подкастуудыг сонсож байхад ер нь бол нас нь ингээ баг 12 наснаас баг анхны тий хэрэглэлтэй ингээ байж идэг. Тэрнээс ч өмнө ч байж болохоор одоо тийм орчин нь Монголд бол бүрдчихэд байгаа юм лээ шүү дээ. Тэр хүүхдүүд тэрнийг нөө ханаас авдаг, юуг нь хэрэгэлдэг гэдгийг хүртэл ингээ мэддэг хэмжээнд хүрсэн. Тэгээд тэр ингээд нөө бүтээтгүүнийг өгөхтэй тэр сүлжээ нүүссэн, зардаг ингээ бүх юмнууд нүүссэн. За үн төлбөргүй хэрэгэлдэг янз янзын төрлүүд нь ч хүртэл ингээ байдаг болсон юм байгаа. Тэгээд тэр контентыг үзэж байгаа ч гэсэндээ тэн дээр дондцсон байсан хүмүүс бас бүгд л яг тэгж ярьжсэн. Яагаад юу нэшээ орчод идэв гэхээр те яг ийм эцэгхийн хараа хяналт сул хайрлах те ярилцах за дандаа л нэг юм сэтгэл зүйн асуудлаас үүдэлтэй л ингээд те тэрийг хэцүү мэдрэмжээ тайвширхын тулд илүү арилгахын тулд хар тамхиг нэг сонирхоод үзчихдэг. Тэгээд нэг үзсэн бол дахин тэрийг ингээд хэрэгжилж ижил тайвшрах хэмжээнд ингээд очиждаг те. Тэгэхээр оруулахгүй тулд ийм зүйлийг сэргийлэх нь байх нэ. За магадгүй бас хэрэглээд эсвэл ингээд гарч чадахгүй байгаа хүүхдүүдтэй бас аав ээжүүд байж болох юм те өсвөр насныхан ч юм уу. Тэгэхээр танай төв дээр ингээд харж байхад тийм эцэгчүүд нь магадгүй бас ханддаг уу эсвэл тэр аав ээжүүдэд та нар ямар зөвлөгөө өгдөг вэ? Нэгэнд одоо ингээд дондцсон байгаа хүүхдээ яаж тий харцах уу? Ер нь бол эцэг эхчүүд л хандаж хүүхэд ирдэг байхгүй. Түүнээс дондцсон хүн бол хизээч санаачлагаараа ирүүлж яа гэд ирдэг. Аав ээж нь л авчирч байгаа. Аав ээжийн дамжуулалтаар яг хүүхэд ирсэн ирээд яг нөгөө бид нартай уулзах, дахиад эмч нартай, дахиад өөр сэтгэл зүйч нартай уулзахлаар яг арай өөр болдог ч юм уу те. Түүнээс анхны удаад бол хизээч өөрийн хүсэлтээр бол ирдэггүй. Тэгэхээр нэгэнд энэ дондцсон хүүхдүүдэд бол эцэг эхт нь ямар зөвлөгөө өгдөг вэ гэхээр бол хамтран ажил гэдэг зөвлөгөө.
Аюу сайн дэмжээдэг. Тэ магадгүй ингээм имчилгээ авч агаад гэртээ гарсан хүүхэд байгаа шүү дээ. Энэ бол эрсдэлтэй. Өдөөгчүүд маш их байгаа. Тэгэхээр хүүхэд хамтран ажиллана гэдэг нь юу гэж байгаа гэхээр нэг өдөөгчтэй хүүхэд таарлаа хэцүүдлээ те. Тэгэхэд аав ээж аваа залах байхгүй. Би энд ингээ хэцүүдэд байна ингээд байна гэхэд аав ээж нь нөгөө чиээс имчилгээ хийлгэж чичээд ийм байхгүй юу чи ингэдэг байхгүй чи л гэхийн оронд те. За одоо тэр хүүхдийг тайвшруулах арга хэмжээ аваад те хаана нь очиод авъя эсвэл таксид удаад өгье чи хүрээ төр гэх мэтчлэн ерөөсөө л хамтран ойлголцож буцаад ажил гэдэг юм ил зөвлөдөг байхгүй юу. Тэгэхээр энэ процессыг ингээ харахаар түрүүний яг хоёлын өмнөх ярьсан сэдв байгаас буцаад энэ хүүхдийн сэтгэл зүйтэй л ажиллаж эхэлж байгаа байхгүй. Тийм. Тэгэхээр аав ээжд нь бараг л яаж хүүхдээ ойлгох уу, яаж одоо сэтгэл зүг нь анхаардаг байх уу гэдэг тал дээр дахиад мэдлэг олгоод тий зөвлөгөө өгдөг байх юм шүү дээ. Тэгээ яалтчгүй юм салшгүй холбоотой байдаг. Тэгэхээр нэг томцсон байгаа хүүхэд жишээ нь өсвөр насны хүүхэд хэдийн хугацааны эмчилгээ аваад тэгээд одоо бүр хэрэглэхээ болохын тулд хэр удаан хугацаа шаарддаг вэ? Ер нь бол хар тамхин донцсон хүмүүсийг эрүүлжнэ гэж үздэг. Эрүүлжилт байдаг. Гэхдээ бас нөгөө хүний онцлог те юмнууд хамаарна л да. Бас тодорхой нөгөө үе шатуудтай те. За дундалт одоо бодис хэрэгжилж агаад хэрэглэхээ болсон тэгдэх өдрөөс ахуулаад шаардлагын үе гэж эхэлдэг байхгүй тийм их мэтчлэн ингээ үе шаттай явагддаг. За энэ үе шат нь ингээ явсаар хагаад нэг жилийн дараанаас бол дахиад ингээд үе шат маань ингээ үргэлжлээл яваад байна. За тэгээ ер нь бол 2-3 жилийн дараанаас бол яг эрүүлжилт эхэлж гин гэж үздэг. Бүр хэрэглэхгүй байгаад 2-3 жил болох юм тийм. 2-3 жилийн дараа эрүүлжилт болно гэж үздэг. За ер нь бол 1 жил дотроо 2 жил дотроо бол маш их төсвөр төвчээр те аюул олон зүйлийг тэр хэрэглэгч хүүхэд аав ээж ер нь бол гэр бүлийнхнаас шаарддаг. Тэгээ 3 дахь жилээсээ арай л амар олон ч юм уу тий зохицуулж чаддаг болно ч юм уу өдөөгч гараад ирэхэд түүнийг даван гаргах чадвартай болно ч гэдэг юм уу одоогоор эмчилгээтэй явж байгаа хүмүүс бол өдөөгч гараад ирэхэд айгүйх донсолдог. Тэгэхээр давж туулахад хэцүү байдаг. Тэр яаж давж туулж гарах вэ гэдгийг нь бол одоо бид нэр сэтгэл зүйч бид нэр ажилдаг гэсэн үг байхгүй. Тэр тал дээр нь л сургалтууд өгөөд тий аргууд техникүүд зааж өгдөг. Тийм тэгээ зөвлөгөө ганцаарчсан зөвлөгөө заслууд явагдаж байгаа. Тийм. За тэгвэл төвийнхаа төв нь яг хаана байдаг вэ? Танай төвд хандыг гэвэл юу яаж холбогдох вэ? Бас манай төвтэй холбогдохыг хүсэх юм бол Aztesa гэдэг Facebook пэйж байгаа. За тэр дугаар байгаах яна би пэйж хариуцдаг болохоор мэдэхгүй байна. Тийм тэн дээр дугаар байгаа. Дугаараар холбогдоход бол тийм цаашдаа яахын нэлээд өчн за яг хаяг байршлаа бол яг тодорхой нь хэлэх боломжгүй. Тийм томтолтын төв болохоор тийм холбогдоход бол төлбөртэй байдаг уу? Томтолтын төвд одоо хүүхдүүдээ аваач жимжлүүлэхэд тийм төлбөртэй одоо хувийн хэл гэж явж байгаа. Тийм Монгол улс ч юм бол нөө сэмүүдээс байхгүй шүү дээ. Сэмүүд л байгаа. Тийм гэтэл сэмүүд нөө сүүлдээс аягүй асуудалтай байгаа шүү дээ. Бараг л хар тамхины донтогч хүмүүсээ авахгүй дээрээ тулаад байгаа шүү дээ. Ер нь аягүй асуудалтай байгаа. Тийм. Сэмүүдээс өөр улс их байхгүй. Зөв. За тэгэхээр сонсож байгаа ээжүүд маань тий хэрвээ ингээд хүүхдтэй нь хар тамхины асуудал холбогдох юм бол тий холбогдохгүй тулд ер нь бол байнгын хүүхдтэйгээ ярилцдаг, сэтгэл зүг нь анхаардаг, дотн байдаг тий ийм байдал байх хэрэгтэй. Хэрвээ хэрэгжилж үзээд энэ асуудал орсон байх юм бол Монголд бас ингээд тусалж байгаа газрууд байгаа юм байна. Тэгээ сэтгэл зүйч талаасаа бас ингээд ажиллаж байгаа хүмүүс ч гэсэн байгаа юм байна шүү гэдгийг бас хэлэх гэсэн юм аа. Би нэг юм хэлж болох уу? За. Одоо нөгөө хүмүүс ингэж ханддаг байхгүй юу? Ингээл хүүхдээ ойлго, ярилцтэй ингэнгүүт одоо магадгүй энэ явцыг хийгээгүй хүмүүс ээж болно шүү дээ. Тэнгүүд за оройтч гэж боддог байхгүй юу? Тийм. За одоо ер нь оройтч одоо хэцүү бах та гэж боддог. Тэгээд алхам ихгүй явснаар улам хүндрүүлдэг. Тэгэхээр үгүй. Заавал ер нь хар тамхиныг гэлтгүү тийм ээ. Хэрэгэлдэггүй хүмүүс ч гэсэн ийм асуудалтай ээж болно шүү дээ. Ингээд эцэгтэйгээ харилцаад болоод чаддаг ойлголцдог тий. Энэ хүмүүс харин яг оройтч гэж ойлгоод байдаг хамгийн томаалтай байдаг тий. Тэгэхээр ямар нэгэн алхмыг хийгээд хүүхдтэйгээ харилцааг тогтоож чадах юм бол айгүй хурдан тогтох боломжтой. Тэгэхээр яаж хийж байгаа л ингээл өөрсөндөө тохирсон арга барилаар л алхам хийх нь л чухал баг. Тийм, ер нь бол чухал гэж. Яг харилцахад за яг тийм
зүйлэл хамгийн чухал та гэдэг нэг 3 зүйлийг хэлээ л да тий хүүхдүүдтэйгээ илүү нөө сэтгэл зүйн хувьд ингээ холбогдохын тулд матгүй ээжүүд те юу хийж чадах вэ? Чиний бодлоор 3 зүйлийг яг ингээ зөвлөмж болгоод хэлвэл за одоо мэдээж харилцаа тогтоогүй хүмүүстээр ярьж байгаа шүү дээ тий. За тэгэхээр за эхлээд бол ингээл одоо хүүхэд хичээлдээ яваад ирлээ. Эсвэл гадуур ажилдаа явж байгаад ирлээ тий. За ажил нь ямар байсан? Хичээл нь ямар байсан? Гэхэд хүүхэд хэрвээ та өмнө тэгж асууж байгааг бол ингээл хүлээж авдаг байхгүй ингээл царай нуур болол тий. Нэг л шууд харьцаж чадахгүй ч гэсэн ингээд цаашаа ингээд бодол хүрээд яваад идэх байхгүй. Яах гэдэг юм бол яасан бол ямар гоё юм гэсэн мэдрэмжийг авахаараа дараагийн зүйлүүдэд ингээд нээлттэй болдог. Тэгэхээр тэр нь анхаарал тавьж байгаа тий энэ мэдрэмжийг өгöd байгаа байхгүй. За энэ яж болох юм. За өөр гэх юм бол за тэр хүүхэд саяны ярьсанчлан ингээд нэг бодол үүсчлээ шүү дээ тий. За тэрэн дээр нь одоо нөгөө арай хатуу шийдвэр гэх юм энэ дэр хоёлаа сард нэг удаа ингээд хойлохноо болцчихъя. Тогтсон нэг өдөртөө болъё. Гэдэг саналыг тавих те ингээ нэг дүлгнээд байх биш яг шийдвэрийг гаргачих юм бол үйлдэл хийгээд эхлэхээр бол аюу үр дүнтэй байдаг. Тэгэхээр тэрийг ингээд хүүхдтэйгээ ярилцах те яг ярилцахдаа чиний боломж хизээ байна. За яаштай тэр өдрөө л хэлчих. Хоёлаа ингээ гээд эхлэхдээ ер нь бол тэгэл яг энэ зүйлээс хойш хоёр хугацаа тохирсон юм чи яах юм тэр өдрөө гарна. Тэр өдөр дуугаа хоёр дэше харж агаад явахгүй ээж мэдээж нөгөө харилцааны нээлттэй байдлыг үүсгээд ирэхээр хүүхэд бол тэгэл буцаал аюу нээлттэй болж эхэлнэ. Тэгээ итгэж эхэлнэ. Тэгэхээр ер нь бол яг энэ хоёрыг зөвлөчөө маш чухал тийм үйлдэл их боломжтой хоёр зүйл юм уу? Хоёулахнаа байх цагийг гаргах, байн анхаарж байгаа, санаа тавьж байгаа гэдгийг илэрхийлэх нэмрээ ямар байгааг нь асууж сонирхох тийм. Тэгээд нэг юм тэр чинь ингээд яг том болоод ирэхээр нэг хүүхэд ингээд яг өсвөр наснаас л юм байна л да. Ер нь эцэгтэйгээ харилцаа нугасаа багасаад аав ээж нь асуухаа болоо. За энэ маань ингээд хичээлдээ явж л байгаах, тэгж л байгаах гэд ингээд ерөөхдөө ингээд зай холтчдаг тий. Тэгэхээр тэр үед л яг нөгөө ганцаардл янз бүрийн асуудлууд тэгээд зөвхөн эцэгтэй холбоотой байхаас гадна магадгүй тэнгийнхэн те хайр дурлал янз янзын асуудлаас тэд нар маань сэтгэл зүйн ингээд хэцүү байдалд орчоод тэгээд тэрийг яаж шийдэхээ мэдэхгүй за зөвхөн хаар тамхи биш те ингээд л өөр зүйлүүд донтох гар утас захиа мэрглээндээ донтчихин тэгээд найз нөхдөөсөө одоо өөр буруу үлгэр жишээ авч янз бүрийн асуудалд орох ч юм уу те арх дарс хэрэглэх тамхи хэрэглэх гэдэг ингээ мансууруулах бодисны наан бас олон хандлтууд бас байж байгаа тий өөр одоо арга замууд гэх юм уу. Тэгэхээр нөгөө эцэгчүүд маань бид нар анханаас нь л тэр нэг юм ихтгэлтэй харилцаагаа сайн үүсгэж чадвал тий юу ч болж исэн ярьцдаг ямар ч байдалтай байсан та хүүхдийнхаа одоо сэтгэл зүйн байдлыг ингээд мэдчихийдэг тий ямар агааг нь тийм байх нь бас их чухал ах нэ. Тэгээ нөгөө хүүхэд эцэгчүүд бас тэгж ойлгохгүй яг таны ярьсанчлан нөгөө өсвөр наснд яалтчгүй хүүхэд ингээл аюу олон юмнуудтай асуудлуудад тулгараа шийдэж чадахгүй эргэлзээд ингээд ирэхээр нөгөө нутгшаа болчдөг. Гэтэл аав ээж за энэ яг л болоод байгаа юм шиг яг таны ярьж байгаа шиг үйлдэл одоо бодлыг өргөжлүүлдэг тий. Гэтэл үгүй тэр хүүхдийн цаана яг л нөгөө ингээл ярилцах юмсан аав ээжтэй тоогдох юмсан намайг яа тоохгүй байгаа юм бол тий хамт болцох юмсан нэг сайхан тэгээд суух юмсан гэсэн юм хүсэл байдаг тэрврүүлэх юмсан үзүүлэх юмсан тий энэ хүсэл нь хизээд ингээ амар идэвхтэй хэлбэрээр байж байдаг. Тэгэхээр энийг нь жоохон мэдрээл үйлдэл хийгээд өчгöd түрүүний хэлсэн хоёр зүйл маань бол яг цаад утга нь бол амар том харилцаа л явж байгаа байхгүй юу? Тийм байна. Тийм. За лавгада маш их баярлалаа. Өнөөдөр айгуу гоё олон хэрэгтэй мэдээлэл өглөө. Тэгээд лавгаг сонсчод нөө их баригч сэтгэл зүйч гэхээр одоо Америкт нөгөө нэг одоо Монголч гэсэн байдаг баха. Төрөлтийн үеийн нөө дуулаа гэж нэрлэдэг дээ шүү дээ нөгөө. Төрөхт нь ингээд жирэмсэн байхаас нь эхлээд ингээд ээжтэй хамт ажиллаад явдаг. Тэгээ ингээд жирэмсэн байхад нь сэтгэл зүг нь бэлдээл 7 хоног болгон ирж ингээд уулзаад
бүр тийм нөгөө ажил Америкт байдаг байхгүй юу? Одоо birth doula гэж нэрлэдэг. Монголоор төрөлтөд одоо бэлтгэдэг туслах гэж баг нэрлэж болох юм уу? Тэгээд байт юм болов уу? Тийм Монголд нэг тийм амар хөгжөөг баха. Тэгэхээр лавга баг тийм болж болохоор тэгээ тэр хүмүүс нөө төрөхт нь ингээ хамт ирчдэг. Тэгээ эсвэл ингээ гэртээ тэр хүнтэйгээ төрч мөрдөг одоо өөрсдөө одоо совилагч яг юм нөө ангаахын мэдлэгтэй тэгээ сэтгэл зүйн мэдлэгтэй ингээ хосолцсон тийм хүмүүс байдаг байхгүй юу? Тэгээд одоо ч гэсэндээ Монголд ус явандаа тэр хөгжиж ирэх бах. Тэгээд яг төрөлтийн үед бас нэг тийм сэтгэл зүйчээ оруулж ирэхтэй. Тэгээд ингээд төрөх өвдөлтийн процессыг даван туулахад туслах. За нөхөр ингээ байжсэн ч гэсэн нөхөр ингээ заримдаа өөрөө сэтгэл зүгээ бэлдээгүү те хамт айж мягаад ингээ бүр хямарчдаг штэ те. Тэгэхээр жирэмсэн ээжүүд маань магадгүй бас жирэмсэн байх үедээ сэтгэл зүйчтэй хандаж эхэлж үзээд те. Тэгээд ингээд төрөлтөндөө хэрхэн өөрийгөө бэлтгэх талаас нь ингээд мэрэгжлийн хүнээс бас зөвлөгөө авч болох юм байна шүү. Тэгээд лавга маань дадлгаж хөтөлбөрөөр дүнгээр төгсөж байгаа болохоор манай төв дээр анхны зөвлөгөөгөө ингээд үн төлбөргөө одоо өгж байгаа. Тийм болохоор та нар манай Facebook дээр байгаа манай Real Therapy-гийн пэйж хуудасаар утасны дугаараар холбогдоод лавгатай үн төлбөргөө цаг тавдаж болно. Онлайн ч байсан болно тий. Болно. Тэгэхээр жирэмсэн байгаа эмэгтэйчүүд маань тий ерөөсөө өнөө маргаашгүй төрөх гэж байгаа хүмүүс байвал бас лавгатай холбогдож болох нэ. За тэгээ баярлалаа лавга. За баярлалаа. Амжилт хүсье. Маш их баярлалаа. Анх удаа подкастт орж үзлээ. За. Маш их баярлалаа. За.